Сайн байцгаана уу хүүхдүүд, энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн хичээлээр эсэлтийн ерөнхий шалгалт 2016 оны Э хувилбар 20-30 дугаар дасгалыг бүгдээрээ ажилланаа. За тэгэхээр 21 дугаар урвал дээр нэгэн урвалын температурын коэффициент нь 2 бол 50 градус Цельсийн температурт явагдаж байгаа. Энэ урвалын хувирдыг 64 дахин удаашруулахад температурыг хэдэн хэм хүртэл бууруулах хэрэгтэй вэ гэж байна. За тэгэхээр энэ дээр бүгдээрээ хамгийн эхлээд бол Van 't Hoff-ийн дүрмийг ашиглаад урвалын урд нь өөрчлөлтийг тооцоолох хэрэгтэй. За тэгэхээр Van 't Hoff-ийн дүрм буюу Van 't Hoff-ийн томьёоны хажууд тавигдж байна. За тэгээ яг энэ томьёог урвалын урдны томьёог ашиглаад өөрчлөлтийг тооцоолоход Е хариу гарч байгаа. Та бүхэн дэвтэртээ бодоорой. За 22 дугаар дасгал дээр цардуул йодтой харилцан үйлчлэх урвалыг онлын хувьд тайлбарласан зөв мэдээллийг сонгоно гэж байна. За тэгэхээр энэ дээр бол бид бүгдээрээ уншаад ярилцчих нь гэсэн үг байна. За тэгэхээр эхнийх дээр нь цардуулыг таних чанарын урвалд бол йодтой хөөх хөнгөг бол үүсгдэг. За тэгэхээр энэ нь үнэн байна. За хоёрт нь цардуулын уусмал дээр йодын уусмал тусаан халаахад хөөх хөнгө нь илүү тодордог. За энэ дулаан шингээсний дүнд их бодис үүсэх чиглэлд урвал явагдаж байгааг харуулдаг. За энэ бол бас мөн үнэн байна. За тэгээд халаас нь нэгдлээ мөстэй усанд барихад хөөх хөнгө бүдгэрээд өнгөгүй болоод дараа нь дулаанаа алдсны дүнд их бодис үүсэх чиглэлд бол урвал явагдаж байгааг харуулдаг. За энэ бол бас үнэн байна. За тэгээд халаас нь нэгдлээ мөстэй усанд барихад хөөх хөнгө бүдгэрээд байгаа дулаан шингээсний дүнд их бодис үүснэ гэж бол энэ нь бол дөрөвт нь бол худлаа байна. Тэгэхээр зөв хариулт нь D байх нэ. За 23 дугаар дасгал дээр урвалын энергийн диаграмыг ашиглаад урвалын идэвхжлийн энергийг баримжаалан тооцоолох юм байна. За тэгэхээр энергийн диаграмыг бид нар харахаар ерөөсөө их бодисуудын химийн холбоо таслахад шаарддаг хангалттай энергийг босхийг л идэвхжлийн энерги гэж нэрлэдэг байгаа юм. За тэгэхээр яг энэхүү урвал дээр яг идэвхжлийн энерги хаана байна вэ гэдгийг бол ерөнхийдөө энергийн диаграм ашиглаад харах нь байна. За тэгэхээр яг За 24 дээр дасгал дээр химийн судалгааны аргууд тэдгээрийн таслагдах аргууд тэдгээрийн үндсэн зарчмуудыг сонгоно гэж байна. За тэгэхээр энийг бүгдээрээ бас ярилцаад хийчихнэ. За тэгэхээр хроматографийн арга гэдэг бол ерөөсөө холимгийн бүрэлдэхүүн уусах чанар, шингээгдэх чанар буюу атсуурсын чанарыг ялгаанд л үндэслэнэ гэж хэлээд байна. За тэгэхээр хроматографийн хол ерөнхийдөө Тэгэхээр хроматографийн арга нь за D байна. Эцсийн шингээгдэх шинж яхана. За тэгэхээр ерөнхийдөө бол энэ холимог бодисын найрлага химийн нэгдлүүд холцыг бүрдүүлэгч нэгдлийн физик шин чанарын ялгаанд нь бол үндэслэгдээд эдгээр шинжүүдээ холбоно гэсэн үг. За нэрх арга гэхээр энэ холимогдох химийн нэгдлүүдийн буслах температурын ялгаанд байна. Эсвэл буслах температурын ялгаа гэж явэл нэрх арга. Тэгэхээр хоёрын А. За тэгээд гуравт нь атсуурцын арга гэж байна. За энэ атсуурцын арга гэдэг нь бол хий шингээ хатуу төлөвт байгаа фазын шүргэлцэж байгаа гадаргуур атом молекул нэвчин орох үзэгдлийг хилээд байгаа. Нэвчин орох үзэгдлийг хэлнэ. За тэгэхээр энэ бол C вэ. За дөрөвт нь центрифуг гэхлээр ойлгомжтой төвөөс зүгтах хүч буюу нэгтийн зөрүү байгаа. За дөрвийн B. За тавт нь шүүх арга бол мэдээж хатуу бодисын жижиг хэсгийн хэмжээнд нь бол шүүх ах нэ. За ингээд зөв хариулт нь C хувилбар байна. За 25 дахь тасгал дээр ацетилений гидрогенжих урвалын дулааны илэрлийг их болон бүтээгдэхүүн бодисын шатахын энтальпийн тоймол сутгуудыг ашиглаад тооцоолно гэж байна. За тэгэхээр бид нар хамгийн түрүүнд химийн термохимийн үндсэн хууль ёсоор бол энэ урвалын дулааны илэрлийг их бодисын шатахын стандарт энтальпийн нийлбэрээс за бүтээгдэхүүн бодисын стандартын нийлбэрийг нь хасантай тэнцүү байдаг. За тэгвэл харин химийн урвалын дулааны илэрлийг их бодисын шатахын стандарт энтальпинаас явна. Бүтээгдэхүүн бодисын шатахын стандарт энтальпийн нийлбэрийг хассантай тэнцэнэ гэж үзнэ. За тэгвэл дельта H урвал нь эхнээс нь үүсгийн бид нар дулааныг олох хэрэгтэй юм байна. За дараагийн урвал дээр нь шатах нь харагдаж байна. За тэгээд хамгийн сүүлд энэ урвалыг тооцоолоод үзэхлээр хасах 300 кJ моль болж байгаа учраас хариулт нь A хувилбар байх нэ.
За 26 дугаар засал дээр тэгэхээр үйлдвэр байшин зууханд хүдрээс төмрийг гаргаа авдаг үйлдвэрийн процесс нь 3 шатны төмрийн оксидыг ангижруулах процесс дараах урвалын тэгшлэлээр явагддаг. За тэгэхээр энэ мэдээллийг ашиглаад 7.2 тонн төмрийн оксидаас хэдэн тонн төмөр гаргах вэ гэдгийг бид тооцоолох нь. Тэгэхээр хамгийн түрүүнд бид нэр энэ яг төмрийн оксид агуулсан үдээс коксоор ангижруулан металл төмрийг гаргаж авахдаа хэдэн үе шаттай байдığım бэ гэдгийг харах нь. За тэгэхээр үндсэн 3 үе шат гэдэг төмрийн хүдрийг хайлуулна. За коксыг ангижруулан моноксид үүсгэн төмрийн оксидыг ангижруулна. За мөсөлд нь ангижирсан төмөр байшин гэж зуухны доод хэсэгт хуримтлагдах нь. За ингээд бид нар нөгөө пропорц аргаар тооцоолно гэсэн үг. 72 тонн төмрийн оксидоос 56 тонн төмөр үүссэн бол 7.2 тонн төмрийн оксидоос хичнээн тонн төмөр үүсэх вэ гэж тооцоодлоо 5.6 тонн төмөр үүсэж байна. За тэгэхээр зүгээрэлт нь C вэ. За 27 дугаар дасгал. Тэгэхээр зэсийн сульфатын уус мөлийн электролизоор уус молд нэгдэл үүсч ямар орчинтой болохыг нь тодорхойлох нь байна. За тэгэхээр ерөнхийдөө бид нар хамгийн түрүүнд энэ зэсийн сульфатын усан уус мөлийн электролизоор ерөнхийдөө катод дээр зэс ангижирч анод дээр OH ион эсэлтэж уус мөл үүсгэдэг гэдгийг бол хүчлэг орчинтой болсон гэдэг бол санах хэрэгтэй. За тэгэхээр зэсийн сульфатын гидролизийн тэгшлэлээ бичглээр зэс нь за ингэж бичигдэх нь байна. За тэгээд тэнцэнээс усныхаа усан уус мөлийн орчинд гэж байгаа учраас бас усны гидролизийн тэгшлэлээ бичнэ. За тэгээд зэсийн гидрооксид нь хөрийн хүчлээс ерөнхийдөө бол хүч багтай. За суулсуур хүчтэй хүчил байгаа. Тэгэхээр энэ даалгаврын хариу нь бол яах нь B байх нэ. Хөрийн хүчил. За тэг pH нь мэдээж 7-оос бага. За 28 дугаар дасгалын хувьд бол хоолны давсны 585 г усан уус мөлийн электролизоор анод катод дээр ялгарсан бодисуудын эзлэгүүнийг нь тооцож олох нэ. За тэгэхээр энэ хүснэгтэнд бид нар анод дээр ялгарч уу катод дээр ялгарч уу гэдэг нь үзэх нэ. Хамгийн эхлээд бид нар хоолны давсныхаа усан уус мөлийн электролизоор катод дээр ус төрөгч ангижраад анод дээр хүчил төрөгчийн хүчлийн холоорын тесэлтнэ гэдгийг бичих хэрэгтэй хаа нэ. За тэгээ урвалын тэгштгэлээ эндээс бичих юм бол за ерөнхийдөө бол 2 натрийн холоор дээр нэмэгдэн 2H2O за энэчнээс ус төрөгч хүчил төрөгчийг хийвсээд натрийн гидроксид үүсэж байна. За энэчнээс бид нар тооцоолно. 117 г натрийн холоорыг за натрийн холоорын тухай молекул масс нь олчиж байна. За тэгээд тэр нь 22.4 литр ус төрөгч агуулдаг юм бол 5.8 г натрийн холоор нь хэдэн литр ус төрөгч агуулах вэ гэдгнээс нь ус төрөгчийн хэмжээг олчих нь байна. За тэгэхээр энэчнээс бол яг нь 112 литр ус төрөгч ялгарч байна. За тэгвэл энэ холоорын дисэлтэн гэдэг. За бид нар тэгвэл анод дээр холоорын илэрхийлж холоорынхоо бас хэмжээг олох хэрэгтэй. Тэгэхээр яг саяны шиг пропорцлол нь 117 г натрийн холоор за хэвийн нөхцөлд 22.4 байдаг. 22.4 литр холоорын 2 юм бол 5.8 г натрийн холоороос хичнээн литр холоор үүсэх вэ гэд 112 литр холоор үүснэ гэж үзэх нь. За тэгэхээр за энэ пропорцийн дагуу ингээд бол хариу нь бол за A үйлбэр байх нэ. H катод дээр H2 112 литр ялгарна, анод дээр холоор 112 литр ялгарна гэсэн үг байна. За 29 дугаар дасгал дээр за энэ органик нэгдлийн найрлаганд агуулгаддаг бөгөөд за ус төрөгчтэй харьцуулсан нэгт нь 23 бол молекул томьёог нь олгонэ. За энэ дээр бол бид нэр маш энгийн аргаар бодно. Зөвхөн тухайн нэгдлийн ус төрөгчтэй харьцуулсан нектар молекул массыг нь олчихно. За тэгэхээр тулд тэр ус төрөгчийн нэгтийг 2 дүржүүлээд за энэ томьёог ашиглах нь. За тэгэхээр бид нар энийг тооцоолохлоор 23 гэж хэлсэн байна. Ус төрөгчтэй харьцуулсан нэгт нь 23 гэж. За тэгэхээр 23-аа 2-оор жүлээд 46. За 46 буюу энэ нэгдлийн томьёо нь болохоор C2H6 буюу D хариулт болж байна. За 30 дугаар дасгалын хувьд бол аммиакийн синтезийн урвалд орж буй бодисууд нь за дараах тус тусын концентрацтай байна. За энэ тэнцвэр тогтсон байна. Тэгвэл урвалын тэнцвэрийн тогтмол К-ыг бодож олоорой гэж байна. За тэгэхээр бид нэр энэчнээс хамгийн эхлээд бодож болохын тулд
Химийн урвалын тэнцвэрийг тоон талаас нь илэрхийлдэг хэмжигдэхүүн бол тэнцвэрийн тогтмол байдаг. Тийм учраас эргэх урвалын үед үүссэн бүтээгдэхүүн бодисуудын тэнцвэрийн концентрацаа ихэнх концентрацийн үр журээ уралд орсон бодисуудын концентрацийн үр журтэй харьцуулсан харьцаагаар илэрхийлэгдэнэ гэж байна. Тэгэхээр бид нар КЦ тэнцүү бүтээгдэхүүн бодисууд эдэлтэй бичээд доотлолт нь их бодисынхоо харьцуултыг нь бичиж өгөх нь. За тэгээд тус тусынхын концентрацийг орлуулад бодглохоор 0.45 гарах нь байна. Тэгэхээр зөв хариулт нь B байх нэ. За гэрийн даалгавар дэслэлтийн ерөнхий шалгалт 2016 оны бие хувилбарийн дасгал 20-30-ыг ажиллаарай. Хаалт тусанд баярлалаа.